Дундгой аймгийн хэмжээнд энэ COVID-19 цар тахлын дархлаажуулалтын 3 дугаар том вакцины хийгдэж нэлээдгүй хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол манай аймгийн ард иргэд бас том вакцины хийх тал дээр бол нэлээд удаашралтай ингэж хамрагдаж байна. За үүн дээр улсын онцгой комиссийн нэгдсэн шуурх хаяжтай бас бид хүн чиглэл өгч аймгийнхаа хэмжээнд бол 3 том вакциныг хийх энэ ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллахыг бол чиглэл болгосон. За үүний хүрээнд бид нар сайн цаан сумын эрүүл мэндийн төв дээр одоо COVID-19 3 дугаар том вакциныг хийх энэ үйл ажиллагаа бол хийгдэж байгаа. За бид нар цаашлаад энэ эрүүл мэндийн төвөөс гадна өрхийн эмнэлгүүдэд нэмж хийх энэ болцоог судалж хамтраа одоо зохион байгуулах талаар аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай бол зан солилцож ойлголцож байна. За ингээд нийт одоо ард иргэдэд зориулсан бид нар энэ COVID-19 цар тахлын 3 дугаар том вакциныг бүх нийтээр хийх одоо энэ ажлыг эрчимжүүлэхийг бид нар бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд иргэдтэй бол уриалсан аймгийн засаг даргын захирамжийг бол өнөөдрөөс гаргаж байгаамаа. За ингэснээрээ бид нар энэ COVID-19 цар тахалтай тэмцэх за энэ одоо өвчний ард даван туулахад энэ 3 дугаар тунгийн үр нөлөө бол маш өндөр хэмжээнд байна гэдгийг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон одоо бусад мэргэжлийн байгууллагууд хэлж ярьж байна. Тийм болохоор бид нар энэ 3 дугаар том вакциндаа идэвхтэй хамрагдах юм шаардлагатай байна. За ингээд Дундгой аймгийн нийт иргэдтэй сумынхаа эрүүл мэндийн төвүүд болон одоо вакцины төвүүд дээр энэ 3 дугаар том вакцина яаралтай одоо хийлгэж энэ вакцины үйл ажиллагааг эрчимжүүлж бид нар энэ цар тахлын ард даван туулж ард нь гарах нэ гэдэг ийм зүйл байгаа учраас үүнийг одоо зориуд ард иргэдэд уриалж энэ вакцинд хамрагдахыг хүсэж байгаамаа. За сайн байцгаана уу Дундгойн эрхэм ард иргэд та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нас оролтоос урьдчилан сэргийлэх гол үйл ажиллагаа маань бол дархлаажуулалтын үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр энэ одоо хүндрэл нас оролтоос урьдчилан сэргийлэхийн тулд бид одоо 3 дахь тунгийнхаа дархлаажуулалтанд хамрагдаж энэ одоо үйл ажиллагааг идэвхтэй болгох энэ асуудал байна. Тийм болохоор одоо аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, албан газар тийм ээ. Энэ байгууллага хамт олныг олноороо нийтээрээ одоо энэ 3 дугаар тунгийн дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдахыг та бүгдээсээ хүсэж байна. За аймгийн хэмжээнд бол нийтдээ за 9000 гаруй одоо халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа. За үүнээс бол бид өнөөдрийн байдлаар 8349 иргэнийг бол эмчилж авсан байгаа. Тэгэхээр одоо бидний хувьд бол халдвар авсан иргэдийнхээ эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх энэ үйл ажиллагааг бол бас эрүүл мэндийн салбарын эмч ажилчдынхаа хүчээр бол бид хийж байна. Тэгэхээр иргэд маань хамгийн гол нь өөрөө өөрсдийгөө халдвараас урьдчилан сэргийлэх тийм ээ. Энэ халдварт одоо олноороо өвдөхгүй байх, голомтож гарахгүй байх тал дээр бүгд одоо иргэн бүрийн хамтын оролцоо маш чухал байна. Тийм учраас одоо та бүгдийгээ энэ 3 дахь тунгийнхаа дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. За аймгийн төвд 3 дахь тунгийн дархлаажуулалтын үйл ажиллагааг сайн цагаан сумын эрүүл мэндийн төвдөр за мөн одоо шаардлагатай тохиолдолд бол бид бас дархлаажуулалтынхаа кабинетыг одоо өргөтгөж эрүүл мэндийн газрын кабинетэд бас хийх энэ арга хэмжээг бол зохион байгуулна. За тийм учраас одоо өдөр бүр ажлын өдрүүдээр тогтмол явагдаж байгаа энэ дархлаажуулалтын үйл ажиллагаанд та бүхэн одоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна. За энэхүү одоо 3 дугаар тунгийн дархлаажуулалтанд бол хятадын одоо Veracell вакцины мөн одоо Америкийн нэгдсэн улсын одоо Comirnaty үйлдвэрийн Pfizer вакциныг бол хийгдэж байгаа. За энэ хоёр төрлийн вакцинаас бол иргэн та өөрийнхөө хүсэлтээр аль ч одоо төрлийн вакцинд хамрагдах бүрэн боломжтой гэдгийг та бүхэндээ хэлье. Ингээд бүгдээрээ дархлаажуулалтанд хамрагдаж цар тахлыг хамтдаа даван туулахыг хүсэж байна.